353 дугаар анги. Тулааны урлаг 1-т. Гэнэт салхи зүсэх чимээ гарч өнгөлөг тогруун дээрээс тансаг даашинцтай 10 бүсгүй үсрэн буулаа. Тэдний биеэс бүдгхэн гэрэл цацарч байсан ба царай харагдахгүй байснаас гадна даашинцных нь өнгө хүртэл сайн харагдахгүй байв. Гэхдээ тэд бүгд цэцгэн шүхэр барьж байлаа. 10 бүсгүй доош унаж байхдаа цэцгэн шүхрүүдээ зэрэг дэлгэв. Тэднийг цэцгэн шүхрээ дэлгэсэн даруйд доош унах хурд нь эрчтэй саарахын зэрэгцээ биеэс нь цацрах туяач бүүдиж алга боллоо. Тэдний биеэс цацрах туяа алга болсны дараа эрчүүдийн эрүүн муултрах шахаж амьсгаан давхцаж эхэллээ. 10 гоо бүсгүй бүгд гойлог бие үнэг мэт үзэсгэлэнтэй царайтай байв. Ялангуяа тэдний цасан цагаан хөлнүүд. Тэдний хөл рүү харсан эрчүүд шүлсээ залхин гөлийж байлаа. Энд цугласан эрчүүдийн ихэнх нь тоо томшгүй олон үзэсгэлэнтэй бүсгүүчүүд харж байсан ч гэлээ. Тэнгэрээс бууж ирсэн 10 гоо бүсгүйд өөрсдийн эрэхгүй татагдсан юм. Гайхалтай. Тэд бүгд Парафаундын 7 дугаар төвшөнд орчихсон байна. Гэвч өргөлж бусдаас ялгардаг хүн байдаг шүү дээ. Чүфэн тэр 10 гоо бүсгүйтэй хамгийн ойр байсан ч гэлээ тэдэнд огтхонч татагдсангүй. Харин тэдний тулааны төвшнийг хараад гайхширсан юм. Гоо бүсгүүчүүд бүгд 20 гаруй настай байсан ч гэлээ тулааны хүч нь Парафаундын 7 дугаар төвшөнд байна гэхээр маш их авьяас бэлэгтэй гэсэн үг. Тоо томшгүй олон цангасан хардсны өмнө 10 гоо бүсгүй тайзан дээр буухад тэднийг ховсдох шиг л болов. Удсанчгүй 40 гоо бүсгүй өнгөлөг тогруунаас харин буулаа. Тэд ч бас адилхан цэцгэн шүүхэр барьж байсан ба цэцгэн бороо дагуулan тайзан дээр бууж ирсэн ба бүгд Парафаундын 7 дугаар төвшин байв. Ваа, үнэхээр гайхалтай. Алдарт тосхон хаанаасаа ийм олон гоцсууд гоо бүсгүүчүүд олдог байна. 50 залуухан бүсгүүчүүд бүгд Парафаундын 7 дугаар төвшөнд байгааг хүлээн зөвшөөрч болно. Учир нь алдарт тосхон эрэгтэйч вэ, эмэгтэйч вэ гоцсууднуудаар дутахгүй. Гэхдээ тэр 50 гоцсуудан бүгд үзэгслэн гоо бүсгүүчүүд байсан нь хүн бүрийг л гүн цочролд оруулсан юм. Гэвч ингээд дууссангүй. Удалгүй тэд бүр чихээр цочирдлоо. 40 гоо бүсгүй нэмэгдэн тэнгэрээс бууж ирэх үед гүн цочролд орчихсон байсан хүмүүс бодохч тэнхэлгүй болцгов. Учир нь 40 гоо бүсгүүчүүд бүгд Парафаундын 8 дугаар төвшнийг байсан юм. Сүүлд бууж ирсэн 40 гоо бүсгүйн хүчийг харсан цочрлоосоо гараагүй байхад өнгөлөг тогруунаас ахаад 9 гоо бүсгүй буун ирэв. Энэ удаа тэднийг харсан хүн бүрийн л эрүү муултарч нүдэн бүлтрэх шахав. 9 гоо бүсгүй бүгд Парафаундын 9 дугаар төвшин байсан ба үгээр илэрхийлэхийн аргагүй үзэсгэлэнтэй байлаа. Өмнө нь бууж ирсэн 90 гоо бүсгүүчүүдээс ч үзэсгэлэнтэй байсан юм. Ер бүсийн гоц суутан залуусын царай хүртэл хувирлаа. Ялангуяа Тан Эшүү, Сон Цзинфэн, Ба Юнфэй, Лю Шаояогийн царай. Сүүлд бууж ирсэн 9 гоо бүсгүй тэдний сэтгэлийн утсыг хөндсөн нь илт байв. 9 нутагт твийн цэн нутаг гоо бүсгүүчүүдээр баялаг байна гэж огт бодож байсангүй шүү. Тан нутагтаа хүртэл ийм үзэсгэлэнтэй бүсгүүчүүд харж байсангүй гэж Тан Эшүү ховстуулсан мэт царай гарган хэллээ. Эшүү найзаа, хамгийн зүүн талд байгаа нь чамд тохирох юм шиг байна. Тэр их цагаан арьстай юм. Надад бол голд зогсож байгаа үсээ ардаа боочсон нь их ариухан байдал нь надад таалагдж байна гэж Сон Цзинфэн нэмсэглэн хэллээ. Ариухан гинэ? Түүнийг ариун гэдгийг чи яаж мэдэж байгаа юм? Гэж Ба Юнфэй уруулаа номруулан асуув. Тэд хоорондоо дотноос гадна хамаагүй ярилцаж хамтдаа баггүй муу зүйлс хийсэн болохоор санаа зовлгүй асуулаа. Юнфэй, асуух хэрэг байна уу? Алдарт тосхон энэ суйн цуглааныг зохиох гэж их удаан бэлдсэн гэсэн. Тайзан дээр байгаа гоо бүсгүүчүүд багаасаа бэлтгэгдэж өсснөөс гадна онгоноор байгаа. Жинхэнэ нялхногоонууд байхгүй юу? Гэж Лю Шаояо бардам хэллээ. Тэгвэл алдарт тосхон сэтгэл гаргаж л байгаа юм байна. Энэ удаагийн аялал үр дүнтэй л байх юм шиг байна.
Лев Шавьяогийн үгийг сонссон нөгөө гуравч битүүхэн баярлцгаан олзоо хайж байгаа өлсгөлн чон мэт гоо бүсгүүчүүдийг шинжиж эхлэв. Үнэн дээр ганц тэд ч биш. Элит зэвсэгтэй морон юу хүртэл тэднээс харц салгаж чадахгүй байлаа. 99 гоо бүсгүүчүүд тайзан дээр зогсон нэр насаа хэлэн өөрсдийгөө танилцуулж эхлэв. Энэ үед хүн бүрэл тэдний танилцуулгыг анхааралтай гэгчин сонсож таалагдсан бүсгүйгээ шинжиж байлаа. Хамгийн тайван нь Чу Фэн, Губо, Жэцэммин, Шу Зонгюл байсан юм. Губо дэндүү балчраас гадна хангалттай хүчгүй болохоор 100 гоо бүсгүүчүүдээс сонгох эрхгүй гэж өөрийгөө бодсон юм. Харин Жэцэммин, Шу Зонгю хоёр хүч чадлын төлөө тэмцдэг болохоор дур хүсэлд автдаггүй. Ямар үзэсгэлэнтэй, ямар хүчтэй нь тэдэнд сонирн биш байв. Тэдэнд бодогдож байгаа ганц зүйл нь мянган мангас уулнаас яаж олзох хураах вэ л байлаа. Харин Чу Фэн балчраас гадна анх удаага 9 нутагт твийн тавцсан дээр гарч байгаа ч гэлээ. Түүний сэтгэлийг булаах нэг ч үзэсгэлэн гоо байхгүй. Тэр гоо бүсгүүчүүдээс зайгаа барьсан та биш. Харин түүний сэтгэлийг булаах хүн нэг ч байхгүй байсан юм. Чу Фэн, чи яагаад тэднийг харахгүй байгаа юм? Мянган мангас уул руу орсны дараа 100 гоо бүсгүүчүүдтэй ярилцаж болно гэсэн. Чи ядах юмгүй тэдний сэтгэлийг татах байхаа. Одоогоор аль таалагдсанаа сонгоод мянган мангас ууланд орсныхон дараа очоод ярилцаж болно шүү дээ. Гэж Губо сайн санааны үүднээс хэллээ. Губо, бид одоо дэндүү балчир байна. Иймэрхүү арга хэмжээнд хоёулаа урсгалаа дагаад байж бахтал болно. Одоо бидний нэн төрөнд урдаа тавих зүйл бол тулааны урлаг. Гэж Чу Фэн хөнгөн инээмсэглэн хэлв. Чиний зөвөө. Бид одоо тулааны урлагаар сайн хичээллэх хэрэгтэй. Иремийн асуудлыг ирээдүйд шийдэхэд ямар ч асуудал байхгүй. Гэж Чу Фэний үгийг сонссон Губоч санал нийлэн толгойд өгөв. Гэхдээ тэр Чу Фэнийг аль хэдийн нялх ногоо байха болсныг мэдвэл боож өгөх биз. Лайк болон subscribe дарж биднийг дэмжээрэй. 354 дугаар анги. Зэйлин. Тайзан дээрх гоо бүсгүүчүүд өөрсдийгөө танилцуулж дууссаны дараа алдарт тосгоны захирагч Өндийн босоод чангаар хэллээ. Энд цугласан 9 нутагт твийн оргилд байдаг гоц суутнуудаа. Манай алдарт тосгоны бэлдсэн 100 гоо бүсгүүчүүд таалагдж байна уу? Тийм ээ. Цугласан олон ч чангаар нэгэн зэрэг хаашгирлаа. Залуу гоц суутнуудын үйлдэлийг харсан алдарт тосгоны захирагч хансан аятай толгой дохиод ингэж хэлв. Сүүлчийн хүнийг хараад та нар бүрчихээр баярлах байхаа. Үгээ хэлж дуусаад алдарт тосгоны захирагч тэнгэрөөд заах үед шөнийн тэнгэрт сүх тэрэг хөвөн ирж байлаа. Сүх тэргийг гэгэн болроор хийсэн нь шөнийн тэнгэрт үзэгслэн гоог тараах гэрэл болж өгөв. Мартах шахлаа. Нэг гоо бүсгүй дутуу байсан нь сүүлчих байжээ. Яг энэ үед хөмбөрл өөрсдийн эрэхгүй суудлаасаа босон зогсов. Сүх тэргийг ойртох үед л хүмүүс тэр сүх тэргийг өргөж байгаа хүмүүсийг анзаарсан юм. Тэд дөрвүүлээ алдарт тосгоны менежер настангууд байсан ба бүгд тэнгэрийн төвчний тулааны маструуд байлаа. Сүх тэргэнд ямар хүн байгаа болоод тэнгэрийн төвчний настангуудаар сүх тэргээ өргүүлдэг байна. Сүх тэргэнд байгаа хүн гарч ирэхээс ч өмнө хүмүүс таамаг дэвшүүлцгээж эхлэв. Үүнтэй зэрэгцсэн 4 настангийн өргөж байгаа сүх тэрэгч тайзан дээр ирж удаанаар буух үед 99 гоо бүсгүүчүүд ч зай тавилаа. Эцэст нь сүх тэрэгч газардаж 4 настан хоёр талд нь зогсоод сүх тэрэгний хаалгыг нээв. Яг энэ мөчөд хөмбөрл өөрийн эрэхгүй амьсгаагаа төгжин сүх тэрэгний хаалга руу ширтлээ. Тэд ямар гоо бүсгүй сүн цуглааны хамгийн сүрлэг байдлаар орж ирснийг мэдмээр байв. Тоо томшгүй олон хардсны өмнө залуухан охин сүх тэрэгнээс бууж ирлээ. Энэ үед хөмбөрл түүний дур булаам төрхөнд татагдсан юм. Тэр залуухан гэхээсээ илүү дэндүү залуухан байлаа. Гэхдээ түүний гадаад төрх тэнд байсан гоо бүсгүүчүүдийн хинээс ч дутгааргүй байв.
Шинэхэн цэцгийг тодотгох гэж ногоон навч байдаг гэдэг шиг үзэсгэлэнтэй бүсгүүчүүдийг тодотгох гэж царай муутай эмэгтэйчүүд байдаг. Гэхдээ тэр залуухан охины үзэсгэлэн гоод аль нь ч хэрэггүй байсан юм. Тэр 10,000 цэцэгсийн дунд зогссон ч үзэсгэлэн гоогоороо тодорч хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэй байсаар байх болно. Амьтай бүхнийг ховсдох чадалтай тийм үзэсгэлэн гоо. Гялтганах цасан цагаан арьс үзэсгэлэнтэй царай ус мэт тунгалаг нүдийг харсан хэний ч зүрх өөрийн эрэхгүй хордсож байв. Тэнгэр минь, энэ ертөнцийн ийм үзэсгэлэнтэй бүсгүй байдаг гэж юу? Залуу охиныг гарч ирсний дараа хүн бүрийн л анхаарал түүн дээр буулаа. Зарим нь гойлог биеийг хараад шүлсээ хүртэл гоожуулав. ертөнцийн ийм ер бусын гоо үзэсгэлэн байдаг гэж төсөөлч байсангүй. Яг энэ үед шүү зонгийн хүртэл түүнээс нүдээ салгаж чадахгүй байлаа. Жэцэммэн ч мөн адил. Ямар ч гоо бүсгүйг тоодгүй Жэцэммэн тэр залуухан охинд татагдсан юм. Жан эзэнт гүрний залуу гоцсууд Жан Уушан хүртэл өөрийн эрэхгүй амаа ангайн зогсов. Тэр байна. Бусад хүмүүсийн хажууд Чүфэний нүүрний хувирал хамаагүй тайван байсан ч гэлээ тэр өөрийн эрэхгүй гүн цочролд орсон юм. Учир нь тэр сүүх тэрэгнээс гарч ирсэн охин нь цагаан бар тосгонд цагаан барын аллах техникийн төлөө түүнтэй тулалдсан нэл ягаан даашин зөмссөн тэнгэрлэг биетэй охин байсан юм. Гэвч тэр охин Парафаундын 1-р төвшин биш харин 9-р төвшин болсон байв. Ганцхан жилийн дотор Парафаундын 1-р төвшнээс 9-р төвшин рүү орчихсон байна. Гайхалтай. Түүнийг хараад байхад 15 настай юм шиг байна. 15 наснда Парафаундын 9-р төвшөнд орно гэдэг тэр Жан Уушантай адилхан гэсэн үг биш үү? Залуухан охины гоо үзэсгэлэнд татагдсанаас гадна хүмүүс түүний тулааны төвшинг хараад бүр чихээр цоочирдсан юм. Ийм залуугаараа ийм хүчтэй байна гэдэг ирээдүйн хязгааргүй их боломжоор дүүрэн гэсэн үг. Энэ охиныг алдарт тоцгоных байна гэж төсөөлч байсангүй. Ингээд хараад байхад түүний байр суурь огтхон ч доогуур биш бололтой. Тэр гарцаагүй надад өс сансан байгаа. Би түнд харагдаж болохгүй. Байдал бэштэж байгааг гадарлсан Чүфэн суудлаасаа чимээгүйхэн босоод гэтэж явхаар зээхэв. Чүфэн, хаачхан вэ? Тэр бяцхан гоо хүртэл чамайг татахгүй байна гэж юу? Гэвч Чүфэнийг нэг ч алхаагүй байхад Кубо гараас нь барин асуулаа. Би муу шүү. Чүфэн тайлбар хэлэх гэж байсан ч гэлээ эргэн тойрны хүмүүс түүнийг явах гэж байгааг бүгд анзаарав. Хамгийн чухал нь нийл ягаан даашинцтай охинч түүнийг харсан юм. Түүнийг таньсан залуухан охины царай үл ялэг ховирч үзэсгэлэнтэй нүднийх нь хүүхэн хараа агшлаа. Түүний харц нь цуснд цангасан аратан мэт болохыг Чүфэн анзаарав. Гэвч нүд нь хоромхон төдийд ховирсан болохоор Чүфэнээс өөр хинч анзаарсангүй. Чүфэнийг харсныхаа дараа нийл ягаан даашинцтай охин юу ч хэлэлгүй түүнийг танихгүй юм шиг л өөр тийшээ харав. Түүнийг харсан Чүфэний амаараа гарах гэж байсан зүрхч тайвширлаа. Тэгээд тэр ховцсаа засаж байгаа мэт дүүрээсгээд суудалдаа суун ингэж хэлв. Би хөшөөд байхаар нь жаахан хөдлөгсөн юм. Яг энэ үед алдарт тосгоны захирагч удаанаар нийл ягаан даашинцтай охины хажууд ирээд бахархалтай наргагүй зарлалаа. Энэ бол миний өргөмөл охин Зээлийн. Чин сэтгэлээ илэрхийлж байгаагаа батлан миний өргөмөл охин Зээлийн ч бас энэ сүйн цуглааны 100 гоо бүсгүүчүүдийн нэг болж оролцсон. Тулааны бурхан Асура болон өөр олон гайхалтай веб зохиолууд уншихыг хүсвэл зохиолцыг комор зочлоорой.